За сайн байцгаана уу? Би ер нь сайн байцгаана уу дандаа л гэж хэлнэ. Одоо болио. Одоо өөрөм хэльё. Та нар мэднэ. Би дандаа тэгж хэлдэг мэднэ. За одоо би та нарыг Америка ютуберуудыг мэдгүй үгүйг надад ерөөсөө хамаагүй. Харин мэддэг хүмүүс нь үзээрэй. Мэддэгнүүд нь энэ өөр бичлэгээс өөр бичлэг үзцгээ та нар. Харин одоо би энэ ютуберуудыг дийлж чадах үгүй юу гэдгийг тайлбарлана. Жишонгс Battlegrounds-ын дотор. Эхэлж биднэрт хин гэдэг ч үлээ KTG gameplays лөө. За би тэрний хэр сайн тоглолтыг харсан. Тэгээд тэмээ тэнцэн шүү. Тэр англи хэл мэдгүй нүдийн тайлбарлаж өгье. Цэнхэр өнгөн үгүй be cooked. Шар өнгөн магадгүй улбар шар өнгөтэй нь тэнцэн тэр нэг жаахан л ногоо өнгөтэй зүйл нь тэмээ би чадна. Хамгийн дээрх нь байгаа нь тэмээ тэр cooked. За энийг цайжилж авцгаараа би дахиж хэлэхгүй шүү. За одоо дараагийнх нь Rick Plays. Би тэрнийг бас үздэг байлаа. Тэр бүр амар тоглолтог тэр бүр monthly leaderboard дээр гарч ирсэн. Тэгэхээр I'm cooked. Одоо Chloe энэ гүүбэрсүүдийн нэг хэсэг нь тэмээ Chloe хамгийн муу нь. Mango ч дийлж чадахгүй ахыгаа. Юу Mango өрөөндөө баас иддэг гэж ярьсан гэлээ. Тэгээд бас дараагийнх нь Dingus. За Dingus бол би барна. Яа гэвэл тэрний кил 1000-аас 1500 килтэй байлаа. Харин минийх бол 1800 кил. Үгүй 1800 нэг хэд вүлээ. Тий 5800 кил. Тэр би одоо эн чинь хин гэдэг ч үлээ. Хин гэдэг үлээ. За та нар мэдж байгаа юм бол би нэрийг хэлмээргүй. Яг үл нэр нь юу гэлээ? Юу гэлээ дээ за хамаагүй. Би тэрнийг хэр сайн тоглохыг харсан. Тэнцэн. Одоо дараагийнх нь Mr. Bushop. Тэгээ энэ гүүбрүүдэд тоглосон. Тэгээд Mr. Bushop бүх зүйлээ шүрсэн. Тоглоомын ч ойлгохгүй лээ тэгэхээр. Тэр cooked. За одоо дараагийнх нь Valakes. Humbly дүүчлүү ахчлүү. Тэгээ би тэрнийг за equal тавьчих. Дараагийнх нь Lord 50. Энэ бүр амар галзуу тоглодог. Та нар Lord 50-ыг үзээр хэр сайн тоглолтын тэгэхээр I'm cooked. Дараагийнх нь X Demon. За X Demon статус амар амархан алуулсан тэгэхээр тэм X Demon энийг үзэж байвал 1v1 me. Дараагийнх нь Humbled бүр амар. Та нар бас Humbled-ыг үзээрэй. Тэгэхээр I'm cooked. I'm cooked. Одоо бас Mango Pool. Goobers. Тийм ээ. Энэ ч гэсэн амар шүршдэг. Тэгэхээр тийм ээ Mango. Чи үнэхээр муу. Дараагийнх нь Goobers-ийн хамгийн сайн тоглодог. Тэгээд хамгийн ухаантай нөөж ч магадгүй би мэдгүй. Тэр стодыг
тэнцэн. Одоо дараагийнх нь fake rob. Би тэрний комбонуудыг харсан. Амар үлээ. Магадгүй. Одоо Fulton тийм ээ. Fulton найзтайгаа тэгээд дүүтэйгээ үзнэ. Fulton бүх зүйлээ шүршээд ерөөсөө юу ч мэдэхгүй байлээ. Комбо ч хийж мэддэггүй. Тэгэхээр тийм. Одоо тэгэхээр би тэднийг хөглөж чаддаг хүмүүс бол Chloe, Dingus, Mr. Bushop, Mango, Pool тэгээд Fulton. Би эднэрийг үнэхээр амархан барчна. Тэгээд дараагийнх нь Stud. Stud бол нэг accessory ч үлээ нэг diving form гэдэг үлээ. Team accessoryтэй байсан. Гэхдээ combo хийхэд тийм сайн биш үлээ. Одоо тэгээд тэнц хүмүүс KDG gameplay бол надтай тэнцэн. Тэгээд энэ нэмсгэлсэн зүйл юу ч үлээ. Бас тэнцэх байх. Ер нь юу гэж? Магадгүй шүү. Нам дийлчих магадгүй. Дийлэхгүй жаач магадгүй. Дараагийн Valakes. Би энтэй нэг эсрэг нэглэмээр байна. Valakes, if you're watching this, 1v1 me. And Stud 2. Одоо дараг магадгүй гиснээс fake rob. Тэр наваг яач ч магадгүй. Бүр Saitamaгаар амар комбо хийсэн. Одоо тэгээ am cooked бол Rick plays Lord Heaven Humble. Та нарын энднэрийг үзээрэй. Ялангуяа Rick plays тэр бүр monthly leaderboard дээр гарсан. Тэгээ тэр God Treat level. Би тэрнийг баарна гэж юурсоо байхгүй. Lord Heaven нэг ч гэсэн тэгээ Humble. Ер нь Humble юу гэж? Би чамтай нэг эсрэг нэг хиймээр. Нэг эсрэг нэг хиймээр юм чамтай. Хүмүүс чамааг алхахад амар хэцүү гэдэг. Би чамтай нэг эсрэг хиймээр байна. Одоо та нарын энийг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгт уулзцгаая.